Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. ТV телевиз тээврийн цагдаагийн газар Дижитон студийн хамтран явуулдаг гарс нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрч байна. Эрхэм үзэгч та бүхэн техникийн зөвлөгөөний дагавар хөтлөгч болон техникийн зөвлөгөөний автхийн болон тэргээ тэнхрүүлэг болон гарс нэвтрүүлгээр үзэхээс гадна нэвтрүүлгийн эхэнд хянах самар болон хүлээ авч үзцгээнэ. Цагдаагийн байгууллагаас яг энэ 2 дугаар тээврийн эслийн хөдөлгөөнөөр бол хяналт тавьж байгаа. За иргэд маань Монгол Улсын зам хөдөлгөөний дөрмийн 27 дугаар зүйл залтыг бас уншиж сайтар судлаарай. За яагаад судлаарай гэж байгаа юм бэ гэхлээр та бүхэн энэ 2 дугаар тээврийн эслийн хөдөлгөөнд оролцоход хэрхэн яаж ямар дөрмийн зохицуултаар явах вэ гэдэг энэ дөрмийн залтан дээр нэг хүчлэн заагаад өгсөн байгаа. Тэгэхээр яг одоо гудам замд гарч байгаа нийтлэг зөрчил гэх юм бол бага насны хүүхдүүд одоо насны хязгаар зөрчиж мопед болон цахилгаан мотоцикл жолоодж байгаа зөрчил бол нийтлэг бүртгэж байна. За энэ дээр бол цагдаагийн байгууллагаас хяналтыг бол тавьж ажиллаж байна. За мөн дээрээс нь замын хөдөлгөөний дүрм заасны дагуу бусад хөдөлгөөнд оролцогч нарт аюул саад бий болохооргүй нөхцөлөөр зохицно гэж заасан. За энэ дээр нэг талаасаа иргэн нөгөө талаасаа хуулийн этгээд энийг зөрчиж байна. За яг энэ түрээсийн үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж албан байгууллагууд тухайн түрээсийн үйл ажиллагааны одоо тээврийн эслүүд хаа дуртай газараа одоо зогсох ийм төслийг болгоод байна. Манай Монголоос бусад улс орн дээр бол нэгдсэн одоо авц зогсоолын паркл тавьдаг, нэгдсэн цэгтэй байдаг. Яг энэ хэсэг дээр л очдог. Тэгэхээр цэгүүдийг тодорхойлох чиглэлээр бас цагдаагийн байгууллагаас тухайн төрөөс үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагууд дээр бол албан мэдээллийг бол хургуулсан байгаа. За мөн дараагийн зүйл нь яг энэ зорчих өс рүү ороо яваад байна. За урсгал руу яваад эдгээр нь эргүүлээд нөгөө осол аварга бий болгож байгаа нөхцөлийг бүрдүүлээд байна. За энэ оны эхний 5 сарын байдлаар цахилгаан скутертэй 17, за цахилгаан мотоциклтэй холбоотой 40 осол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Тэгээ энэ ослын цаана нөгөө хүүхдүүдийн амнаас эрүүл мэндийн хэрэгж байгаа. Нөгөө талаасаа эцэг эсрэг хамгаалагчийн үүрэг хариуцлага гэдэг зүйл бол үнэхээр хангалтгүй байна. Манай эцэгчүүд өөрсдийнхөө нэр дээр тухайн одоо төрөөс үйл ажиллагаа татах эрхийг хүүхдийнхээ гар утсанд өөрсдөө хэрхээр суулгаж авч өгч байна. За яг энэ цахилгаан скутер, цахилгаан мопед өөрөө 16 нас хүрсэн хүн унж хөдөлгөөнд орцно гэж байгаа. Гэтэл эцэгчүүд маань 10 настай, 11, 12 настай хүүхдүүдтэй энэ одоо аппликейшны эрхийг авч өгöd байна. Ингээ гудам замын хөдөлгөөнд оролцож байгаад гэрэл төхөө мэдэхгүй, зогшгон мэдэхгүй эдгээр хүүхдүүд маань уул зурлууд чигээрээ явж ороод автомашинтай мөргөлдөж байгаа ослыг гаргаж байна. Мөн дээрээс нь цосоо харгамж авч чадлаггүйгээр явгууны замаар явж байгаа явган зөрчиж иргэдийг одоо мөргөж хэмтэж байгаа дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллага болов эрүүл мэндийн байгууллагад бүртгэж байна. Тэгэхээр манай эцэг эсрэг хамгаалагч нар хүүхдийн одоо аюулгүй байдал нэг номерт анхаарад хүүхдэд санаа тавиач. 2 дугаар тээврийн эслийг одоо шууд жолоодох эрхийг бий болгож байгаа зүйл нь эргүүлээд эрсдэл юм аа гэдэг ярмаар. За хоёр дахь зүйл дээр нь энэ төрөөсийн үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагууд гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийнхаа хүрээнд энэ осол гэмтлээс зөвхөн цагдаагийн байгууллага биш тухайн байгууллагууд урьдчилан сэргийлэх үүргээ бас ухамсарлаарай гэдгийг зөвлөжлөмөр байна. Цагдаагийн байгууллагаас яг хоёр дахь мэдээлэл шаардлага өгсөн. За ингээд яг энэ шаардлагын дагуу зохих арга хэмжээг авахгүй байгаа тохиолдол дээр бид хүн зөрчлийн тухайлаар хариуцлага тооцох арга хэмжээг яригдана гэдгийг бас тухайн байгууллагуудад бас зөвлөмжөөр хургуулсан байгаа. За замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаагийн байгууллага гудам замд бол хяналтыг тавьж ажиллаж байна. За хамгийн гол нь манай иргэд маань бас бие биендээ хүлээцтэй байх зүйлүүдээр нэг дутагдaltaй зүйл үүсэж байна. Яг дөрмийн дагуу зорчих хэсгийн баруун өвгөөр явж байгаа 2 дугаар тэрэгсэлтэй иргэд байна. Энийг жолооч нар одоо зам тавьж өгөхгүй зорчих хэсгийн баруун өвгөөр явж байхад тухайн жолооч игнэвэр одоо шүрчих. За эсвэл бол одоо зам голж явах гэдэг ингээд зорчих хэсгийн баруун өвгөөр явж байгаа явна ундаг дуутай мопедтэй скутертэй иргэдийг мөргөж хэмтэж байгаа тохиолдол муу адил цагдаагийн байгууллагууд бүртгэж байгаа. Тэгэхээр бие биендээ хүлээцтэй байж яг энэ дөрмийг өрнөлж явж байгаа 2 дугаар тээврийн эсэлтэй иргэдээ бас хөндлөж байгаа ч гэдэг жолооч иргэдээ зөвлөжлөмөр байна. За ингээд замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч 2 дугаар тээврийн эслээр явж байгаа иргэд маань дөрвөн цаасны дагуу уулзуур гарц руу төхөж ирээд та хурдаа
шууд сааруулах ёстой. Энэ үүргээ ухамсарлаараа явгууны гацтай гарамтай хэсгээр гарч байгаа явган зөрчигчийг мөргөж гинтэх заван уулзрах зур төхөж ирээд хурдаас аруулах гэсэн дөрмийн залтыг баримтлаггүйгээс шалтгаалаад ослоор гарч байгаа тохиолдол төр энэ зүйл төр манай одоо хөдөлгөөнд оролцож байгаа хоёр дуу тээврийн эрсдлийн иргэн замун дээрээс нь жолооч иргэд маань сайтар анхаараар гэдэг цагдаагийн байгууллагаас та бүхэндээ зөвлөжлөмөр байна. Тээврийн эрсдлийн дид ангиллын стандарт батлагдсан. 4598/2025 гэдэг стандарт батлагдсан. Энэ стандартын дагуу ундаг дуу, мопед, цахилгаан скутер, цахилгаан мотоцикл стандарт дээр тээврийн эрсдлийн ерөнхий шаардлагыг тавьдаг байна. Тэгэхээр энэний дагуу гудамж зам хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн эрсдлүүдийн хяналтыг тавьж байна. За цахилгаан мотоцикл дээр бол толтой байх ёстой, гэрэл төхөөтэй байх ёстой, үзлэг онцлогоонд аваад улсын бүртгэлтийн дугаар авсан байх ёстой шаардж байгаа. За мэдээж хэрэг дууд төхөөтэй байна. За мөн дээрээс нь яг энэ техник технологи хөгжиж байгаатай холбоотойгоор за мопедийн төрөлдөө хамаарж байгаа 50cc-тэй одоо моторын хүчин чадал нь 50cc. Гэсэн хэрнээсээ хурдны дээд түвш нь эртээ 100 140-тэй мопедод орчиж байна. За энийг бол мотоциклийн төрөлдөө хамааруулна гэдэг автоэрийн үндэсний төвөөс зарласан. Яг тэгэхээр 50cc хэрнээсээ тухайн тээврийн эрсдлийн хүчин чадал нь 90 болон 100 км/цагийн хүртэл чадвартай ийм зүйл гараад ирж байгаа. 120-тэй 140-тэй. Тэгэхээр яг энэ 16 нас хүрсэн хүн хөдөлгөөрийн хүчин чадал 50cc. За тэгээд хурдны дээд хязгаар 50 км байна. За энийг бол мопедийн төрөлдөө авна. За хурдаараа давсан хөдөлгөөрийн хүчин чадлаараа давсан зүйлийг мотоциклийн төрөлд оруулна гэд автоэрийн үндэсний төвөөс тусдаа одоо програм нийцсэн. За яг энэ 6 сарын 1-ээс бүртгэлийг оруулаад хил гайлаар нэвтэж байгаа энэ мопедуудыг одоо яг хөдөлгөөрийн хүчин чадал, хурдны хүчин чадлаас нь мопед үү, мотоцикл гэдгээр нь ялгаад ингэ нэгдсэн системд ороод бүртгэж явж байгаа гэдэг бас иргэдэд зөвлөжлөмөр байна. За дээрээс нь энэ зам хөдөлгөөний дөрвөн заасны дагуу ундаг дугуй, мопед, скутер, цахилгаан мотоцикл энэ бүх зүйл дээр аюулгүй байдлын гэсэн хамгаалтын малгай байна. Энэ өөрөө дөрвөн заалтай гэдэг. За эрүүл мэндийн байгууллага бид хүнд одоо мэдээлэл өгж байгаагаар энэ 2 дугаар тээврийн эрсдэл, 3 дугаар тээврийн эрсдэл, 4 дугаар тээврийн эрсдэлтэй хөдөлгөөнд оролцож байгаа тусалж өртөж байгаа тохиолдолд хамгийн түрүүнд гавл тарих нуруу нухсандаа гэмтэл авч байна. Гэмтэл нь дандаа хавсарсан гэмтэл авч байна. Тэгэхээр нөгөө хүний амь нас эрүүл мэндэд маш том эрсдэл хохирол учирж байна гэдэг эрүүл мэндийн байгууллагаас мэдээлэл өгöd байгаа юм. Тэгэхээр хамгаалах одоо малгайтай байхыг бол цагдаагийн байгууллагаас дөрвөн заасны дагуу шаардлага тавьж байгаа. Түрүүсийн үйл ажиллагаа эхэлж байгаа байгууллагууд маань энийг бол хэрэгжүүлнэ. Гэхдээ цаг хугацаа бол эдийн засгийн хувьд бас жоох хугацаа орох нэ боломж олгооч гэдэг бид хүнд хариу өрөөсөн байгаа. Тэгэхээр бид нэр бол 1 номерт иргэдийнхаа аюулгүй байдал дээр хамгийн гол анхаарлаа хандуулж байгаа. Тэгэхээр иргэд маань нэг ч гэсэн иргэд маань осолд аваарт хүртүүлэхгүй байх, эрсдэл учруулахгүй байхын тулд тухайн байгууллагт хууль дүрмийн дагуу шаардлагуудыг тавьж байгаа. Иргэд маань зам хөдөлгөөнд оролцохдоо соёлтой, уулзрах харцаар гарахтаа ундаг дугуй, скутер, мопед түрээд гарч байгаарэ гэдгийг зөвлөмөр байна. Явгууны замаар цахилгаан скутер, за мопед хөдөлгөөнд оролцохгүй гэдгийг нэмэлтээр та бүхэнд зөвлөж хэлье. Гэр бүл бүхэн аз жаргалтай байг. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нэг гарц бол хууль дүрмээ сахин биелүүлэх гэдгийг манай гарц нэвтрүүлгийн хянах самбар болон үзээд ойлгож мэдсэн баха. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажил зөвхөн замын цагдаагийн ажил гэлтгүй хөдөлгөөнд оролцож байгаа хэн боловч анхаарал болгоомжтой явснаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хадгалж зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нэгэн гарц болох юм а. Одоо тэгвэл мөн автомашины моторын болоод ерөн системүүдийн бохирдлыг хэрхэн яаж цэвэрлэх, өндөр үнэтэй засар үйлчилгээнээс хэрхэн сэргийлж байх талаар зөвлөгөө хүргэдэг техникийн зөвлөгөөний тэргээ тэнхрүүлээ болон жолооч та бүхэндээ хүргэж байна. За намайг Ган Төмөр гэдгээ. Би энэ D5-ын жолооч байна. Би ерөнхийдөө дарыг ер нь задлахгүйгаа сайжруулдаг гэхээр ямар сандаа машина үзүүлэх гээд ирээд засвар үйлчилгээ хийлгээд байж байна. Ер нь жоохон хүч султай байсан. Сая нэг 20 км нэг хүч нэмэгдүүлдэг гэж бодис хийгээд яваад ирсэн чинь
хүчин ер нь их сайхан хэвийн жигд болоод эхэлж байна. Бензинд нэг тос хийсэн. Тэгээд моторонд бас тос хийгээд 20 км явж ирээ солиулна гэсэн тэрнийг нь хийлгээд Европондоо бас тос хийлгүүлсэн. Ихэнх машинууд ер нь 70-80% нь 10-аас дээш жилтэй. Тийм болохоор энэ олон жил ажилласан хөдөлгөөрт халд үүсч бохирдлоос үүссэн одоо кольц бариад компресс алдаад цилиндрийн даралт алдахаар одоо шатах камерт тос ороод энэ тос шатах камерт ороод байгаа. Бензин дутуу шатаж бензиний холимог ихтэй түлш одоо форсунг сайн тоосруулж чадахгүйгээр энэ сэвчааг норгоод байгаа. Энэ шалтгаануудыг арилгаж байж ерөөсөө тосоо солихоосоо асахаас өмнө манай дээр ирж үзүүлээд энэ гол шалтгаануудаа арилгаад задлахгүй засах үйлчилгээнд орсноор та машины моторын эдлэгийг уртсгаж байна. Баяр нэгжнээс нэг 6-7 км хавцаа явсан чил ерөнхийдөө хаац жоохон гიშгүүлдэг байсан чи одоо бол ерөөсө зүгээр энгийн хаазаар л ер нь хүчин аюу ер нь илт мэдгдээ их сайжирдаг юм байна. Урд нь бол бид нар чинь зүгээр энгийн нэг өвөл зүүн гэл нэг солиод яваад иддэг байсан болохоор нэг анзаардаг бол байсан байна. Тэгээд нэг жоохон хүчин сулдаал ирдэг юм байна. Тэгээд яг сая энэ лидер автопарц дээр ирээд цэвэрлэгээний бодиснууд хийгээд явсан чинь бас шал өөр л болдго юм байна. Урд нь тэгж ерөөс хийлгүүлж байгаагүй. Нэгд өндөр зардалтай засвараас сэргийлж чадчихна. Хоёрт одоо энэ тос солих үйлчилгээ бол энэ задлгуу засах үйлчилгээ бусад тос солих үйлчилгээнээс харьцангуй зардал өндөр мэт боловч энэ тосоо солих хугацаанд 5-аас 10,000 хугацаанд одоо ердөө нэг 1500-2000 мотортой хөдөлгөөр 1000 км-т одоо 20 литр бензин хэмнээд ирэхээр 10,000 км-т 200 литр бензин хэмнээд ирэхээр нөгөө задлахгүй засах үйлчилгээнд гаргасан зардлаа эргүүлээд хэмнэлтээр олоод авчиж байгаа. Тэгээд машина өндөр зардалтай засвараас сэргийлж байгаа ийм үйлчилгээ байгаа. Ямар сандаа зорж байгаа зав гаргаад аялалдаа явах гал тэрнээс өмнө бэлтгэл ажилдаа ороод хийлгээд эхэлж ил байна. Ер нь гэр бүлийн зориулттай машин. Тэгэл одоо монголчууд бүгд л аялж байгаа юм чинь тэгэл аялалдаа урагшаа гарах гэж байна шүү дээ одоо. Хоропондоо бас хороп цэвэрлэгээтэй гэд бодис хийсэн. Тэгээд ер нь ерөнхийдөө аль нь бохирдолтой л байна гэж хэлээ ер нь. Зүгээр солиулаад яваад хахаар нэг цэвэрлэгээ хэлбэрээ солиулчвал хамаагүй дээр л болох юм байна ер нь. Хаац бас өгөлт авалт нь хүртэл айгүй солигдож байгаа нь хүртэл илт мэдэгдэж байна. Урд нь болохоор солигдож байгаа нь их мэдэгдэхгүй жоохон хаацтай байгаад гэсэн солигдож байгаа нь хүртэл мэдэгдээд ингээд хөнгөрөөд ирж байна ер нь. Тэгэхээр жолооч та бүхэн тэргээ тэнхрүүлийн үйлчилгээнд задлахгүй засах үйлчилгээнд лидер автопарц компанид хандаж энэ үйлчилгээг авах боломжтой юм аа. Манай одоо лидер автопарцын хаягийг бас тодорхой зааж өгнө гэсэн одоо саналууд утсаа маш их ирж байгаа учраас бид та бүхэндээ хаягийг тодорхой хэлж өгье. Одоо чулуун овооны нохоотой хөшөөнөөс зүүн тийш 500 орчим метрээс одоо Justin Color өөрөөр хэлбэл шинэ анагаахын сургуулийн баруун талаар, ботаникийн хүрээлэнгийн баруун талаар урагшаа салсан туслах замаар ороод Жанжин клуб байгаа. Жанжин клубээс урагшаа засамлаа мөн дагаж яваад зүүн ирэхэд байрлаж байгаа. Тэгэхээр эрхэм үйлчлүүлэгч автомашин эзэмшигчид та бүхэн автомашиныхаа доголыг арилгаж автомашины моторт үүсээд байгаа эвдэрлийг задлахгүй засуулах үйлчилгээг авахыг хүсч байвал лидер автопарц компани та бүхний өмнө нээлттэй жолооч та бүхний алтан шар зам үлцээтэй байх болтугай. (2022) онд үйлдвэрлэгдсэн 2025 онд Монголд орж ирсэн бүтэн цэнэгээрээ 400 км зам туулах бүтэн люкс ангиллын 100% цахилгаан автомашин зарн утасны дугаар 99-80-1. Вакуум цонх хаалганы 3 буг үйлдвэр таны барьж буй барилга саруулхан дулаахан чанартай байхын тулд таны ажиллаж амьдрах барилга орон сууц дуу чимээ шороо тоосноос ангид тусгаарлагдж байхын тухайд бид үйлдвэрлэе. Вакуум цонх хаалганы 3 буг үйлдвэр утас 99-12-79. 2022 онд үйлдвэрлэгдсэн 2025 онд Монголд орж ирсэн бүтэн цэнэгээрээ 400 км зам туулах бүтэн люкс ангиллын 100% цахилгаан автомашин зарн утасны дугаар 99-80-1. Гэр бүл бүхэн аз жаргалтай байг.
Өнөөдөр амар гоё их чинэртэйгээ яваад гоё уралдаанаа үзээд амар гоё уулттай гоё уралдаан болсон. Тэгээд амар сэтгэл догдолцсон гоё байна. Дээр бас нэг хороосын тэмцээн дээр манай нэг телевизийн юунд орж ирсэн шүү дээ. Тэгэхэд хэд настай байсан бэлээ. Тэр уралдаанаас хойш одоо хэдэн уралдаан үзээд байна. Тэр уралдаанаас хойш баг бүх уралдаан үзэж байгаа. Тэгээд тэр уралдаанаас хойш 4 жил болсон. Тэр уралдаан дээр аавда амжилт төсөй, бусад тамирчдад амжилт төсөйгээ тэгжсэн тэргээр болсон уу? Ер нь амжилт тэр байна уу тамирчид аав нь? Тэр үеэс хойш бүгдээрээ л амжилттай уралдаж байгаа. Яаж уралдсан? Бүгдээрээ л сайн уралдаад мундаг л шүү дээ. Ааха. Тэр үед тэгээд нэг үйдгийн найзуудаа болоод үзэж байгаа хүүхдүүдэд энэ машины уралдааны талаар юу гэж хэлэх вэ гэд хэлжсэнээ санаж байна уу? Тэгэл сайн уу л гэж хэлжсэн баха. Ааха. Тийм л юм санаж байна. Намайг Арай Урдан гэдэг. Ааха. Тэгээд би 9 настай. Аав маань төрөөс нь баярлж байна. Одоо тэрншгээ адилхан ер нь яваасаа гэж бодож байна. Тэгээд Чи тэмцээн их үздэг үү? Ер нь байнга үздэг үү? байнга үздэг, дандаа ирдэг. Чи аавынхаа машин сууж энэ уралдааны машинаар нь явж ирсэн үү? Явж исэн. Ямар байдаг вэ? Их кайфтай гоё байдаг. Сая уралдаж яхад ямар байсан? Төрөөсөл гэж бодсон. Төрүүлээсэй л гэж бодоод байсан аа. Аха. Бус хүмүүс ч ер нь бас төрүүлж байгаарэ гэж. Энэ уралдаанаар аав амар сайн уралж байгаа санагдаад байна. За. Хэдэд явсан бэ? Нэгт л явах шиг санагдаад шүү дээ. Тийм үү. Найр уралдааныхаа талаар ярих уу? Уралдаан гоё байна уу? Зам амих гоё байна. Цаг агарч бас бүр амар хүүт биш. Айтайхан байлаа. Тэгээд уралдаанаа дуусгаад одоо ер нь цагаа үлээгээл гэж байна. Ер нь багцаа цаг хэдээр орж иршв? Нэг уу хоёр уу тэр явцал байгаа. Цаг. Одоо тэгээд цаг гарсан дээр медалийн тавцсан дээр. За, бусад тамирчтай юу гэж хэлэх үү? За, бусад тамирчтай дараагийн тэмцээнд нь амжилт хүсье да. За, дүү юу гэж хэлэх үү? Бусад тамирчид амжилт хүсье. Бүгдээрээ сайн уралдаарай. За, баярлалаа. За. Нохоогоо бас тэмцсэн байгаа юм шиг. Нохоо тэмцээ үзсэн үү? Нохоо тэмцээ үзээ. Айгу том болсон. За, баярлалаа. Гэт шүүгчд өөр машин ороод ирлээ гэж тэнд яриадсэн бариад. Ааха. Амраа орж ирэхээс тав төвчээс урдуур нь ороод ирлээ гэдэг. Идчиж хоёр үццээ тэгээд хараад байсан чинь өөр машин байна гэдээс. Намайг ч амраа л үү. Хөрх юм болоо. Гарц нэвтрүүлгийн энэ удаагийн дэлхийн авт 24/7 болог та бүхэнд хүргэж байна. Эхний танилцуулах машин бол боломжгүй гэгдэх гэж бүтээгдсэн машин. Эзгаар гэж үгүй гэдгийг батлах гэж бий болсон машин. 5 литрийн хос турбо V8 хөдөлгөөртэй тэрбээр 1600 морины хүчийг үзүүлнэ. Энэ бол зүгээр хурд биш. Энэ бол айдас төрүүлэн 1500 Ньютон-метрийн мушиг хүч. Түүнийг сум мэт хөөргөн. Дээд хурд нь 330 майл цаг буюу 530 км/цаг.
Энэ бол дэлхийн хамгийн хурдан үйлдвэрлэлийн машин. Гэвч хурд бол Jessica Absolute-ийн хувьд зөвхөн эхлэл. Түүний бие бүрийг салхийг хэрчж туулах аэродинамикт зориулан уралсан юм. Агаарын эсэргүүцлийн коэффициент ердөө 8278. Дэвшилтэд түтгэлзүүлэлтийн систем машиныг ямар ч хурдтай үед замтаа наалдуулна. Энэ бол зөвхөн машин биш, энэ бол мэдрэмж, туршлага. Aeroflex хэд хурдны машинуудын ертөнцид Koenigsegg нэр нэгийг хэлнэ. Тэгвэл танилц Jessica Absolute хурд, наривчлал, хүч чадлын дээд оргил систем машины аэродинамикийг бодит цагт өөрчилж аль аль нь болох жолоодлагын тогтвортой байдал ба хамгийн дээд хурдыг хослуулдаг. Дотор талд нь ормогчтой төгс наривчлалтай хийгдсэн тансаг байдалд умбана. Нүүрс төрөгчин ширхэгдэх хөнгөн материалууд, минимал хэв маяг бүгд танд зөвхөн нэгэн мэдрэмжийг төрүүлнэ. Та бол машины нэг хэсэг болно. Koenigsegg Jessica Absolute тон үзүүлэлтээс ч илүү агуулна. Энэ бол дур хүсэл, зориг, үйл бүтээл. Энэ бол зүгээр нэг хэд хурдны машин биш. Энэ бол хурдны ирээдүй. Koenigsegg Jessica Absolute хурдаар төгс төгөлдрийг бүтээв. Дараагийн машинтаа танилцъя. Энэ бол Bugatti Bolide. Энэ бол грам бүр, болт бүр, салхины урсгал бүр зөвхөн цэвэр хурдад зориулагдсан машин. 8 литрийн 4 турбо бүхий V16 хөдөлгүүртэй энэ машин 1825 морины хүчийг гаргаж чадна. Тэгээс 60 майл цаг буюу 100 км/цагийн хурдыг ердөө 217 секундэд авна. Гэхдээ Bolide зүгээр хурдан биш. Энэ бол шинжлэх ухаанаар бүтээсэн зэвсэг. Зөвхөн уралдааны зам дээр ашиглагдахаар бүтээгдсэн энэ машин карбон файбер хийцийг ачаар ердөө 1450 кг жинтэй. Энэ нь нэг морины хүч тутам 800 г жин ноогдож бүр гэсэн. Түүний хэлбэр бол зүгээр гоо зүй биш. Энэ нь агаарыг зүсэн дайрах мөн 2600 кг-аас дээш доош чиглэсэн хүчээр хурдлах үед замтаа наалдуулан барихад зориулагдсан хийц. Дотоод орчин хэд энгийн сарниулагч зүйл үгүй. Зөвхөн жолооч машин урдах зам. Bolide бол хулчгар хүмүүс зориулагдаагүй. Энэ бол ялагдшгүй хүч, дизайн, хурдны оргил шийдэл. Энэ бол зүгээр нэг Bugatti биш. Энэ бол Bolide хязгаарын төлөө бүтээгдсэн домог бүтээгч. Дэлхийн авт 24/7 булангийн дараагийн машин Lamborghini Revolta. Lamborghini-гийн хувьд анхны V12 плагин хибрид. Энэ бол хувьслын шат биш. Энэ бол хувьсгал. 6.5 литрийн баярлалын соролттой V12 түүнд хосолсон 3 цахилгаан мотор, нийт 1001 морины хүч, тэгээс 60 майл цаг хурдыг 2.5 секундэд авна. Дээд хурд 217 майл цаг буюу 300 км/цагаас дээш. Энэ бол бууж өгөөгүй шийдэл. Энэ бол техникийн дэвшлийн шинэ бүлэг. Түүний биеийн шугамн, хэлбэр, галбар, салхивч бүр зүгээр харагдаж биш, аэродинамик давмгаалалт зориулагдсан юм. Дотоод орчин мөн л нисэх онгоцны бүхээг дээр нэмэхэд дижитал наривчлал. Анх удаа V12 Lamborghini бүрэн цахилгаан горонтой гарч байна. Тэр илүү хурд, илүү ухаалаг, мөн хэзээж байгаагүй зэрлэг шинжтэй. Энэ бол Lamborghini хувьд ирээдүйд төдийгүй супер машины ирээдүй. Revolta бух цахилгаанч. Thunder and lightning finally together. Introducing the high-performance electrified vehicle. We accelerate toward the electric age with the roar of our history. New Lamborghini Revuelto. From now on.
Энэ удаагийн гарс нэвтрүүлгийн дэлхийн авт 24/7 болонгийн сүүлийн машиныг танилцуулж байна. Тансаг байдал ба инновац. Дизайн хэрхэн энгийн биш зүйлээс давж гарах вэ? Танилцс энэ бол Aira Sedan. Цахилгаан хөдөлгөөн тансаглалын шин тодорхойлолт. Энэ бүхэн дизайнаас эхэлдэг. Аэродинамик ба гол үсгэлэнгийн гайхамшигт нэгдэл галавчд хаалгуудын дотор гар урлал ба технологийн хослолыг бүрдүүлж байна. Энэ бол тансаг хөдөлгөөний ирээдүй. Дотор нь та хамгийн шилдэг материалыг сонгосон Итали арьс нарийн ноёдол орчин үеийн дотоод засныг мэдрэх болно. Энэ зүгээр нэг машин биш. Энэ бол мөрөөдөл. Одоо хүч ба гүйцэтгэлийн тухай ярив. Aira Sedan 2 мотор бүхий системтэй 1100 морины хүчийг эргүүлэх хуваарлтыг нарийн технологиор хянаж өгнө. Тэгээс 100 км/цагийн хурдыг 2.5 секундэд авч 300 км/цаг хүртэл хурдлана. Түүний 120 кВт/цаг чадалтай батарей зөвхөн нэг цэнэгээр 800 км замыг ардаа орхино. Энэ бол тансаг байдал ба хүчийг хослуулсан машин. 3 дугаар түвшний автономд жолоодлого болон агаарын түтгэлзүүлэлтэд дасан зохицох дэвшилтэт функцүүдтэй энэ машин замдаж ирээдүйд ч бэлэн байна. Гэхдээ энэ зөвхөн зайны тухай биш. Энэ бол туршлага. Бүх шулуун мөрөө агаарын эсэргүүцлийг мэдэрч эрчим хүчийг шилжүүлэх зорилттой. Үзэмж ба гүйцэтгэлийг тэнцвэржүүлэгч. Энэ бол Aira Sedan цахилгаан машин, өвгүй тансаг байдлын гүйцэтгэл ба тогтвортой хөдөлгөөн бүгд төгс зохицсон. Цахилгаан хөдөлгөөний тансаг ирээдүй Aira Sedan аяллаа таашаалыг дахин бүтээж байна. Эрхэм үзэгчдээ манай гарц нэвтрүүлгийн техникийн зөвлөгөөний тэргээ тэнхрүүлээ болон та бүхэнд хүрч байна. Одоо манай улс өөрсдөө нефт боловсруулж одоо бензин шатхууныг үйлдвэрлэхгүй холоос зөөчирдэг. Тэр нь холоос тээвэрлэгдэж удаан хугацаанд одоо түлшний савнд, нөөцийн савнд явж ирээд энэ колонкууд дээр мөн удаан хугацаанд хадгалагдаж байдаг. За тэгээд машины банкнд ороод мөн удаан ялангуяа хибрид машины бензин бас удаан дуусдаг, байнга бензин зарцуулахгүй цахилгаанаар хаяа ажиллаад байгаа учраас тэгэхээр бензин хуучирч, муудалж, хувиралд ороод системүүд бохирдоод, форсуу бохирдоод тэгээ борсууг сайн тоосрохгүй болохоор сэвчэн толгой бохирдоод нэг шалтгаан. Нөгөө шалтгаан юу вэ гэхээр одоо манад ихэнхдээ 10-аас дээш жилдээ одоо үйлдвэрлэгдсэн он нь бол одоо 2000-аад оноос эхлээд за арай гайгүй залуу гэтэл 7-8 жил явсан машинууд байх жишээтэй. Ихэнх машинууд 70-80% нь 10-аас дээш жилдээ. Тийм болохоор энэ олон жил ажилласан хөдөлгөөрт халд үүсч, бохирдлоос үүссэн одоо кольц бариад компресс алдаад цилиндрийн даралт алдахаар одоо шатах камерт тосороод мөн сэвчээгээ бохирдуулаад тэгээд тачигч дуурах байдал үүсэж ирдэг. Тэгэхээр тосоо солихоосоо асахаас өмнө манай дээр ирж үзүүлээд энэ гол шалтгаануудаа арилгаад задлахгүй засах үйлчилгээнд орсноор та машины моторын эдлэгийг уртсгаж байна. Нөгөө утсаа оролдоод байж гэдэг юм уу. Тэгээ хажуугаар гарсан болгон чигнаалдаад цог мохоор янз бүр юм яриа тэгээд дахиад байсан. Тэгээ саяны би бол амхиндаа л хаазлаад байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг явахгүйсэн. Одоо бол шал ондоо болчтой юм. Камерыг 2010 оны тэрэг байгаа юм. Ихтэй ерөөдөө энэ хүч муудаад ингээд орилоцсон өөдөө гарахад. За нөгөө моторын 4 шингээ хийлээ. Тэгээд энэ эсвэл одоо ингээд хийж ирээ тэр ургах дарангаас наашаа эргээл ирэхэд энэ шал ондоо болт юм. Эндээ бол одоо би чиний одоо мотор стори солиулт гэсэн чинь одоо яаж ч нэг бас нэг тийм бодсон юмсоо. Жулуунбаатараа багшаасаа асууж байна. Тэнд нэг газар байдаг гэсэн гээд. Тэгээ ирж байгаа дэр. Цагаан сарын өмнөх юм болоод юу хийсэн гинэ сая ийшээ явах та. Нэг бензиний банк руу нэг шингээ хийсэн. Ийшээгээ нэг 2 шингээ хийгээл. Тэгээд нэг 22 км явж ирээл. Дахиад нэг тусмаасны солиулаад тийм нэг 2 шингээ хийлээ. Тэгэл болчлоо да. За ер нь моторын дас энэ моторын бохирдол энэ бензин ацаас одоо тэр бензиний тэр одоо нэг тийм борсугнаасаа болсон. Би ч өөрөө сайн машин мэдэхгүй 10 жил гэдгийгээс. Ер нь хүмүүсийн ярилцлагыг үзчихсэн олон хүн. Тэгээд ихтгэл төрсөн дээр Оскарыг өгсөн байгаа. За энэ хүн чи хараач худлаа ярихгүй байх гэдэг. Би чи энэ чи өмнө тэр нэг баахан цэвэрлүүлдэг барьдаг газраар нь цэвэрлүүлсэн юм бол. Тэгээ ямар ч нөлөө байгаа байхгүй. Ерөөсөө нөлөө гэж байхгүй. Ингээд яг л хэвдээ орилдгоороо орилол тэгээ би бүр аргаан бараад л одоо ирж байгаа юм байна. Зөв. Тэгээ унаад ингээд ийшээ гараад
Налахын зам дээр ороод ургах нарангаар эргээл наашаа ирэхэд бол нэр хаа заавал маавалт ондоо болдго юм байна. Одоо нэг моторын даралт чинь нөгөө милээ заадаг шүү дээ. Нөгөө 2 дээр. Тэр чинь одоо нэг 2 дээр байж их нэг 100 гар хүрэх гээл ирнэ тийм. Тэгэхээр зэрэг ер нь миний хувьд сэтгэл хангалуун байгаа байхгүй. Өмнө яг анхахад энэ тэрэг чинь бол яг орж исэн тэр яг тийм л байсан. Тэр нь бол нэг орлоод байдгүй ер нь өөрөө алсаар хурд хүч аваа явждаг гэсэн чинь сүүлийн үед л одоо нэг жил гарны хугацаанд л юм болчиход байгаа. Тэгээ би одоо говьд ажилтдаг, говьд ирж очиж ажилтдаг хүн тоо шороноос болдгийг болоо гэж үзчих зүгээр цэвэр мотороос л одоо тосмаас л одоо үйлчлэгээс л болдгийг. Тэгэхээр зэрэг одоо энэ лидер гэдэг авто сервисийг болон зорж ирээд баг зардлаар цагаан хэмнэлийг хийж бол зүгээр байна. Саяны шингийг хийхэд бол үнэхээр үр дүн сайтай юм байна уу? Тэгэхээр зэрэг та бүхэндээ маш их баярлалаа. Гой үйлчлэгээ үзүүлж байгаа юм байна. Одоо тэгээд гой боллоо. Одоо тэгээд байнга л үйлчлүүлж байна. За баярлалаа. За баярлалаа. Овг нэр өөрийгөө танилцуулах. Намайг Сүхбатын Бахтаатар гэдэг Аранга аймгийн хариуд хүн байгаа. Жижигхэн гүн штэ тэр чинь бол ер нь алсаасаа юу болохоос өндөрлөл болохоос бол огцсон биш байхгүй. Яг тийм юм дээр ингээд 100-аас одоо янз юм болж. Манай одоо лидер авто партийн хаягийг бас тодорхой зааж өгнө гэсэн одоо саналууд утсаа маш их ирж байгаа учраас бид та бүхэндээ хаягийг тодорхой хэлж өгье. Одоо чулуун овооны нохоотой өршөөнөөс зүүн тийш 500 орчим метрээс одоо Justin Color өөрөөр хэлбэл шинэ анагаахын сургуулийн баруун талаар, ботаникийн хүрээлэнгийн баруун талаар урагшаа салсан туслах замаар ороод Жанжин клуб байгаа. Жанжин клубээс урагшаа засамлаа мөн дагаж яваад зүүн ирэхэд байрлаж байгаа. Тэгэхээр эрхэм үйлчлүүлэгч автомашин эзэмшигчид та бүхэн автомашиныхаа доголыг арилгаж автомашины моторт үүсээд байгаа эвдэрлийг задлахгүй засуулах үйлчилгээг авахыг хүсч байвал Leader Auto Parts компани та бүхний өмнө нээлттэй жолооч та бүхний алтан шар зам үлцээтэй байх болтугай. (2022) онд үйлдвэрлэгдсэн 2025 онд Монголд орж ирсэн бүтэн цэнэгээрээ 400 км зам туулах бүтэн люкс ангиллын 100% цахилгаан автомашин зарна утасны дугаар 99 тэгтэг 80 тэгнэг. Вакуум цонх хаалганы 3 буг үйлдвэр таны барьж буй барилга саруулхан дулаахан чанартай байхын тулд таны ажиллаж амьдрах барилга орон сууцад дуу чимээ шороо тоосноос ангид тусгаарлагдж байхын тухайд бид үйлдвэрлэе. Вакуум цонх хаалганы 3 буг үйлдвэр утас 99 1279. 2022 онд үйлдвэрлэгдсэн 2025 онд Монголд орж ирсэн бүтэн цэнэгээрээ 400 км зам туулах бүтэн люкс ангиллын 100% цахилгаан автомашин зарна утасны дугаар 99 тэгтэг 80 тэгнэг. Жолооч нар маань техникийн боловсролоо дээшлүүлж автомашины эвдрэл гэмтэл юунаас болдог, тэрнээс яаж үрдсэн сэргийлэх вэ, өндөр зардалтай засвар төрөхгүй тул ямар арчилгаа үйлчилгээг хийлгэж байх талаар техникийн зөвлөгөөний тэргээ тэнхрүүлээ болонгуудаас мэдлэгээ одоо арвижуулж яадаг бах. Ингэж техник үйлчилгээгээ цаг тухайд нь хийснээрээ одоо автомашин хөдөө гадаа юм уу хааны газар явж байгаа саатахгүй байх, мотор болон бохирдлоос үүдэлтэй саадалд өртөхгүй байх гэдэг өндөр ач холбогдолтойг манай гарсан нэвтрүүлгийн техникийн зөвлөгөөнүүдээс ойлгож мэдчихэдэг гэж бид итгэж байна. Ингээд гарсан нэвтрүүлгийг анхааран үзсэн эрхэм үзэгч жолооч та бүхэндээ баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээрээ дахин уулзлаа баяртай. Эрхэм жолооч та бүхний алтан шар зам үлзээтэй байх болтугай.